За 10 сарын минь төргийн 10 сарын эхний дэгжин зүрх нэвтрүүлэг маань танд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд бид нэр 9 сарын 1 боллоо хичээл эхэллээ гэж ярьжсэн бол аль хэдийн нэг сарыг ардаа өнгөрүүлсэн байна. Тэгэхээр өнөөдөр 9 сарын 1 гэж ярьжсэн бол 10 сарын 1 10 сарын 2 ингээд 10 сарын тухай бас ярьж эхлэх хугацаа аль хэдийн болжээ. Тэгээд оны эхэнд ер нь энэ он ингэж эхэллээд энэ онд ийм юм хийндэ гэж бодож исэн төлж исэн зүйл зөндөө байгаа бах. Харин эргээд тахад бүтэн 9 сарыг ардаа өнгөрөөж өгсөн байна. Үлдсэн 3 сарыг хамтдаа үр дүнтэй өнгөрүүлье гэж бодож байгаа. Тэгэхээр гэр бүл хүүхэд хүмүүсийн талаар энэ жилийн турш бид нэр аудио нэвтрүүлэгтэй хийж ирсээр байгаа. Тэгэхээр энэ сардаа бид нар өнгөрсөн 9 сараа түгнээд бас өөрийнхөө амьдралд болоод өөрийнхөө дотоод ертөнц рүү нэг өнгийё гэсэн бодлоор өөртөө анхаарцгаая гэсэн цуврал нэвтрүүлгийг бас хийхээр болж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо өөрийгөө хамгийн сайн анхаарч зөв одоо дүгнэснээр бидний гэр бүлч ч гэсэн эргээд зөв харилцаанууд бий болно гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр хамгийн түрүүнд бас сэтгэл гутралаас эхэлсэн шалтгаан нь юу гэхээр ер нь он дуусаад эхлэхээр нэлээд янз бүрийн байдлаар дарамтанд орох нь их байдаг. За жишээлх юм бол сая дөнгөж сайхан ярьсан ийм ч юм хийн, тэм ч юм хийн, ингэн тэгнэ гэж бодож төлөвлөж байсан юмнууд маань санаанд хүртэл болох нь тийм амар биш байдаг. Бас санаанд хүрч байгаа нь цөөхөн байдаг. За хэдий ичнээн тийм биш ч гэсэн тодорхой хэмжээнд таны амьдралд сэтгэлийг тань түгшээсэн, санааг тань зовоосон зүйлс байгаад тэрийгээ та за эхний сард нь бодоогүй маа гэхэд 2 сараас эхлээд 9 сар хүртэл 8 сар уусан байж бас юуны магад. Гэх мэтчлэн янз янзын сэтгэл түгшсэн зүйлс олон байсан байхаа гэж бодоод 10 сар, 11 сар, 12 сардаа хичнээн түгшээсэн зүйл байсан ч гэсэн эргээд энэ түгшүүрээ амар тайван болгоод, баяр хөөр болгоод, талархал болгоод энэ оныг дуусгаасай гэсэн үднээс өнөөдрийнхөө хамгийн эхний дугаарыг буюу 10 сарын эхний дугаараа сэтгэл түгшүүр гэсэн сэдвээр хийж байна. За сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр гэдэг бодглохлоор таны хувьд яг юун дээр таны сэтгэл гутрал байгаад, юун дээр та түгшээд байгаа тухаас бодож байгаа. За та бал цаасаа гаргаад бэлдээрэй. Танд 20 асуултыг одоо асуулт гэхээс илүү 20 төрлийн одоо өгүүлбэр гэх юм уу танд хэлж өгч чинь та тэднийг бүгдийг нь бичээд аваарай. Тэгээд зөвхөн өөрөө хиймээр байна гэх юм бол өөртөө хамаарагдах зүйлс дээр та анхаарал тавиад тэргээ бичиж авч болно. Эсвэл хин нэгэнд хэрэгтэй гэж бодож байгаа бол хин нэгэнтэй бас хамтдаа энэ зүйлийг хийлж ярилцахыг хүсэж байгаа л таас бүгдээ бичиж аваад тэмдэглэгээ хийж үзээрэй гэж хэлэх байна. За би танд хугацаа өгсөн гэж бодож байна. За дахиад нэг жоохон цаг өгье. Нэг 2 минут. Ер нь энэ доорх 20 өгөгдөл дотор таны одоо эргэн тойронд байгаа зүйлс ч юм эргээд та ямар нэгэн зүйл стресстэй байна уу, төгшөөрлөөд байна уу, энэ зүйлээс болоод гутраад байна уу, эсвэл ийм байдал надад нэрээ үнэхээр байна шүү гэсэн. Дээрээс нь эдгээр зүйл надад нэрээ их дотно гэхээр арай эерэг болчихно тий. Жохо ойр байгаад байна. Надад ер нь нэг танил байгаад шүү. Наад шинж тэмдгүүд чинь гэж байгаа бол таас дараах одоо арга хэмжээнүүдийг аваарай гэж хэлэх байна. За хамгийн түрүүнд хэллээ. Нэгдүгээрт ихэнхдээ бухимдуу сэтгэл шархалсан байдалтай байх. Нэгдүгээрт нь ихэнхдээ бухимдуу сэтгэл шархалсан байдалтай байх. За хоёрт нь үргэлж маш олон зүйлд санаа зовох. Үргэлж маш олон зүйлд санаа зовох. За гуравт нь байнгын уур уцаартай байх. Байнгын уур уцаартай байх. За дөрөвт нь дандаа бачимдсан ууралсан байдалтай байх. Дандаа бачимдсан ууралсан байдалтай байх. За тавт нь нийгмийн харилцаанаас
зайлсхийх. Нийгмийн харилцаанаас зайлсхийх. За тавт нь чичрэх, дагжих, мэгдэх, хэсэг хугацаанд толгой эргэх. За эхнээс нь чичрэх, дагжих, мэгдэх, хэсэг хугацаанд толгой эргэх. Цааш явлаа. Хөлрөх, шээс ойрхон хүрэх, гуйлгэх зэрэг шинж тэмдэг илрэх. Хөлрөх, шээс ойрхон хүрэх, гуйлгэх зэрэг шинж тэмдэг илрэх. За бүр эхнээс нь уншиж үгэй. Чичрэх, дагжих, мэгдэх, хэсэг хугацаанд толгой эргэх, хөлрөх, шээс ойрхон хүрэх, гуйлгэх зэрэг шинж тэмдэг илрэх. За түүний дараа зарим үед төр паникт орох. Зарим үед төр паникт орох. За дараагийнх нь муу унтах, нойр хулжих. Муу унтах, нойр хулжих. За дараагийнх нь амарч тайвширч чадахгүй байх. Амарч тайвширч чадахгүй байх. За дараагийнх нь олон нийтийн дунд тэнэг байдал гаргах вэ гэж айх. Олон нийтийн дунд тэнэг байдал гаргах вэ гэж айх. Бусад хүн намайг хараад хэд ажиглаад байгаа юм шиг санагдах. Бусад хүн намайг хараад хэд ажиглаж байгаа юм шиг санагдах. За эхнээс нь уншиж үгэй. Олон нийтийн дунд тэнэг байдал гаргах вэ гэж айх. Бусад хүмүүс намайг хараад хэд ажиглаад байгаа юм шиг санагдах. За дараагийнх нь нойр суулгах юм архийг унтах болон тайвширхын тулд хэрэглэх. Нойр суулгах юм болон архийг унтах болон тайвширхын тулд хэрэглэх. За дараагийнх нь эмч оншилж чадахгүй хүнд өвчин туссан байх гэж айх. Эмч оншилж чадахгүй хүнд өвчин туссан байх гэж айх. Эмч оншилж чадахгүй хүнд өвчин туссан байх гэж айх. За дараагийнх нь сэтгэл цочроож, гэмтэл учруулж байсан таагүй үйл явдлын мэдрэмжийг дахин мэдрэхээс айх. За дахиад удаан уншиж үгэй те. Сэтгэл цочроож, гэмтэл учруулж байсан таагүй үйл явдлын мэдрэмжийг дахин мэдрэхээс айх. За дараагийнх нь эрүүл мэндийнхээ талаар хит их санаа зовох. Эрүүл мэндийнхээ талаар хит их санаа зовох. За дараагийнх нь галзуу мэт авирлаж хяналтаа алдах вэ гэж айх. Галзуу мэт авирлаж хяналтаа алдах вэ гэж айх. За дараагийнх нь хянаж удирдахад хэцүү бодлууд байнга бодогдох. Хянаж удирдахад хэцүү бодлууд байнга бодогдох. Хянаж удирдахад хэцүү бодлууд байнга бодогдох. За дараагийнх нь хэлрээ ямар нэг халдвар төвчин халдвар авахаас эмээх. Зүгээр нэг 50 байж чаддгүй те. Ямар нэгэн халдвар төвчин гарлаа гэхээр л энэс тусчих үед энийг хүрчих үед халдвар авчих үед гэж имэж яадаг те. Ямар нэгэн халдвар төвчин халдвар авахаас эмээх. За дараагийнх нь болохоор дахин юм тоолох, шалгах, цэвэрлэх. Дахин юм тоолох, шалгах, цэвэрлэх
Ингэхгүй бол санаа амархгүй байх. Ингэхгүй бол санаа амархгүй байх. Дахин дахин юм тоолох, шалгах, цэвэрлэх. Ингэхгүй бол санаа амархгүй байх. За дараагийнх нь болохоор толгой өвдөх, хүзөө хөших, цээжэр өвдөх. Толгой өвдөх, хүзөө хөших, цээжэр өвдөх. Үе мөч өвдөх, огих шинж тэмдэг гарах. Үе мөч өвдөх, огих шинж тэмдэг гарах. За хамгийн сүүлийнх нь ядрах, сулдах гэсэн байна. За эдгээр шинж тэмдгээс та нэлээд хэдийг өөртөө байгаа гэж хараад ер нь нэлээд танил байгаа бол одоо холбогдох эмчэд ер нь үзүүлж оншилгоо хийлгээд яг өөрийнхөө одоо тохирсон тэр насны тэр орчмын бас дээрээс нь сэтгэл зүйн хувьд бол маш олон төрлийн сорилууд байдаг байгаа. Тэгэхээр та оншилгоо хийлгээрээ бас мөн боломжтой бол сэтгэл судлаачтай уулзаж ярилцаж өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг зөв мэдэх боломжтой байгаа. За тэгвэл сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр гэд байгаа яг энэ зүйл яг юу вэ тухай бас ярилцъя гэж бодлоо. Тэгээд тэмц эсвэл зүхт хариу үйл гэсэн юм байдаг. Ихэвчлэн сэтгэл түгшүүрт өртсөн хүмүүс биеийн ямар нэг завираас болж эмчэд хандснаар онцлуулдаг байгаа. Сэтгэл түгшүүрийн үед бие махбодод илэрч байгаа дараах шинж тэмдэг нь тархины тэмц эсвэл зүхт хариу үйлдэлээс шалтгаалж үүсч байдаг байгаа. Тэгэхээр бид өөрсдийгөө аюул занал хэлэлд байна гэж мэдэрсэн үед бидний биед хүчтэй биохимийн өөрчлөлт явагддаг ба энэ нь бидний биеийг нэг бол зүхтах, нэг бол тухайн аюулт зүйлтэй тэмцэхэд бэлдэж өгч байдаг байгаа. Энэ нь хүн төрөлхтөө маш эртний үеийн үеэсээ дамжиж ирсэн тохиолдол бөгөөд эрт үед хүмүүс ч гэсэн яг өнөө ерний биш нэлен дээр үед те араатнууд холдон амьдардаг байсан тийм үед ч гэсэн ойр орхон хурдан зогтох шаардлага их гардаг байсантай холбоотой гэж бас судлаачид эрдэмтэд үздэг байгаа. Тэгэхээр бид одоо аюул эсвэл занал хийлэл мэдрэхэд одоо маш хурдан хариу үйлдэл үзүүлэхээр програмчлагдсан гэж бас орчин үеэр тайлбарлаж болох юм. За харин нэг асуудал нь юу вэ гэхээр бидний тарих түрүүн танд хэлээд байгаа тэмц эсвэл зүхт хариу үйлдэлийн үед гэж яриад байгаа шүү дээ. Аль нь жинхэнэ аюул, аль нь одоо төсөөлөл вэ гэдэг ялгаж чаддгүй асуудал байгаад байгаа. За олонний өмнө ихтгэл тавьдаг олон одоо алдартай ихтгэгч нараас асуухад ихтгэл тавих үед хэдийгээр сонсогчдод нь тэднийг урайлган хүлээж авч байсан ч яг жинхэнэ аюул занал хийлэл тулгарч байгаа мэтэр түгшүүр мэдэрдэг гэж хариулж байгаа хүмүүсээс мэрсэр байдаг байгаа. За бидний аюултай гэж төсөөлсөн эсвэл хүлээж авсан зүйлс болон одоо ирээдүйд үүсэх асуудал сорилтуудыг таамаглах байдлыг тарих жинхэнэ аюул занал хийллээс ер нь яг ялгаагүй хүлээж авдаг. Тийм болохоор ялгаагүй хариу уралд бэлддэг болж байгаа. Энэ нь юу болж байгаа гэхээр бидэнд нөгөө хилээд байгаа стресс болж мэдрэгддэг. За бага эсвэл дунд түвшний сэтгэл түгшүүр бидэнд эрч хүч өгч сэтгэн бодох хэм маягийг сайжруулж бүтээмжийг тодорхой хэмжээнд дээшлүүлдэг бол их хэмжээний түгшүүр эсвэл удаан хугацаагаар түгшүүртэй байх нь эсрэгээрээ сэтгэн бодох чадвар дагаад бүтээмжийг бууруулах сөрөг талтай байдаг байгаа. За тэгвэл тэмц эсвэл зүхт хариу үйлдэлээс болж үүсээд ямар өөрчлөлтүүд бий болдог вэ гэдгийг бас тантай хуваалцъя гэж бодож байна. Энэ болохоор Except from Management of Mental Health Disorders гэсэн номны 3 дугаар хэвлэл байгаа. Тэгээд эрүүл мэндийн байгууллагын 20,000 онд гаргасан номны
295 дугаар хуудсан дээр байгаа юм зүйл байгаа. За яасан бэ гэхээр тэмцэл эсвэл зүгт гэсэн хариу үйлдэлс болоод үүсэх өөрчлөлтүүдэд илүү сэрэмжтэй болох, ирээдүйд учирч болох гэмтэлд бэлтгэж цусны бөөгнөрөх чадвар ихсэх, зүрхний цохилт хурцаж цусны даралт нэмэгдэх, биеийг сэрүүцүүлэхийн тулд хөлрөлт нэмэгдэх, булчингууд ажиллагаанд бэлтгэхийн тулд цусны шахалт ихсэх, хоол шингээлт удаашрах, шүлс ялгаралт багасж ам хуурайших, амьсгал түргсэх, агаарыг хурдан хугацаанд солихын тулд уушиг илүү томоор нээгдэж өгөх, хурдан хугацаанд эрч хүч өгөхийн тулд элэг сахар ялгаруулах, хаагч булчингууд гэдэс болоод давсганы нээлтүүдийг таглах, дархлалын хариу үйлдэл багасах. Энэ нь богино хугацаанд яг л нөгөө үүсэт байгаа занал хэллийг одоо шийдэхэд тусалдагч, урт хугацаанд байх юм бол бид айгүй хортой гэсэн үг байна. За айж цочих, дагжиж чичрэх, амарч чадахгүй байх, гарын алга хөлөрж хүйтэн болох, гацруулах, өвчтөе, дотор муухасан мэдрэмж төрөх гэсэн ийм өөрчлөлтүүд бий болдог байна. За нилээн бас ойр миний хувьд бол хаяа яг сандрахаараа төгшүүрийг мэдрэхээрээ мэддэг зүйлүүд бол энд байна. Нэрсэр. За тэгээд цааш нь ингээ харах юм бол сэтгэл түгших эмгэг гэж бас байдаг. Энийг бүрийг аль биесээр эмгэг, өвчин гэж бас илэрхийлээд байгаа. За тэгээд энэ нь дотроос олон хэлбэрт одоо ангилагдаад байгаа. Түгээмэл тохиолдох одоо айдас түгшүүрийн эмгэгт ерөнхий сэтгэл түгшүүрийн эмгэг гэж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэхээр 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сэтгэл түгссэн байдалтай байсан бол ерөнхий сэтгэл түгшүүрийн эмгэгтэй байх магадлал өндөр гэж харж байгаа. Энэ үед ихэвчлэн хүнд өвчин тусах, санхүүгийн хүндрэл, гэр бүлийн маргаан зэрэг бодит зүйлс санаа зовсноос өдөр тутмын амьдралын хэвшилд нөлөөлсөн байдгийг хэлж байгаамаа. За айдас буюу фобия. За ямар нэг тодорхой нөхцөл байдал эд зүйлээс маш ихээр айх айцыг фобия гэж нэрлэдэг. Маш олон төрлийн фобия байдаг бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог нь аалзнаас айх фобия, өндрөөс айх фобия, олон хүнтэй газраас айх фобия, харанхуй битүү орчноос айх фобия зэрэг байдаг. За тухайн айдаг зүйл буюу фобиатайгаа нүүр тулсан үедээ паникт орж зохистой хариу үйлдэл үзүүлж чадхаа байлдаг бөгөөд энэ айдас нь жирийн одоо хэвийн байх ёстой хэмжээнээс хит их байдлаар одоо ялгардаг байгаа. За дараагийнх нь болохоор үл ялэг зовлонт бодлын эмгэг. Сонирхолтойгоц үл ялэг зовлонт бодлын эмгэг. За энийг англиар болохоор OCD гэж хэлдэг одоо товчилдог байгаа. Тэгэхээр энэ эмгэгийн үед санаа зовоосон бодол байнга бодогдох одоо үүнээсээ болоод сөрөг мэдрэмж байнга төрөх, үнэгээ зогсоож хянахад хэцүү байдалд орох, бас нэг үйлдэлээ маш олон удаа давтаж хийх, олон хийсэн ч гэсэн сэтгэл нь амархгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Сэтгэл түгшүүртэй тайван бус байгаа үед одоо эдгээр шинж тэмдэг илүү төлхөө илэрдэг ба. Жишээлх юм бол нянгаар халдварлахаас айснаас сэтгэл түгшин одоо гараа маш их олон удаа магадгүй бүр 10-аас дээш удаа угаах. За эсвэл эсрэгээрээ сэтгэл түгшүүртэй стресс өндөртэй байснаас болоод нянгаар халдварлах үе гэсэн айдас уйлаг бодол нь одоо сэтрэх зэргээр айдас түгшүүр одоо биед нь бүр нөлөөлдөг. За энэ нь юу гэхээр тодорхой хэмжээнд биеийн эдэр эрхтнүүд ч гэсэн биеиндээ нөлөөлөл үзүүлдэг гэсэн үг. Харамсалтай нь олон дахин давтан хийлээгээд уйлагт бодол юу нарилдаггүй, харин ч илүү хүчтэй болдгоо гэсэн бас судалгаа байдаг. За тэгвэл тэрний дараалал сандрах эмгэг. За энийг эрүүл мэндийн хэллэгдлээр panic attack гэж хэлээд байгаа. Panic attack буюу сэтгэл зүй биеийн хэмнэлийн тогтвортой байдал алдагдах үед энэ эмгээр онцлогддог байгаа. Зүрх хүчтэй цохилж амьсгалахад хэцүү болоод амьсгал боогдох, цээж давчдах, чичрэх, ухаан балардах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. За ихэвчлэн маш их айдаг зүйлтэйг нүүр тулсан үед паникт орох нь их байдаг. Түүнчлэн дэлгүүр хэсэх эсвэл машин барьж явах үед ч гинтийн паникт орох эрсдэл бас байдаг.
Тийм болохоор заавал асуудал тулгарсан үед одоо гинтийн цочир зүйл биш. Зүгээр дэлгүүр явж байх үед ч гэсэн одоо гинтийн паникт орох эрсдэл байдгаа гэдгийг бас ойлгож мэдэж авах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор цочмог стрессийн эмгэг гэж байдаг. Энийг болохоор ASD гэж нэрлээд гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж нэрлээд PTSD гэж тэмдэглэдэг байна. За энийг монголоор ялгаагүй цочмог стрессийн эмгэгээ бид нэр CSA гэд нэрлэжээ. Гэмтлийн дараах стрессийн эмгэгээ болохоор GDSA гэд нэрлэжээ. За CSA болон GDSA нь траума буюу сэтгэл зүйн гэмтэл авсны дараа илрэх сэтгэл түгших стрессийн эмгэгүүдээ гэж тодорхойлогдсон ба маш хүчтэй айдас түгшүүр үүсэх үйл явдлууд буюу хүчирхийлэл, байгалийн гамшиг, гэмтийн осол зэргийн дараагаар энэ төрлийн түгшүүрийн эмгэгт өртөх магадлал их байдаг. Нийт хүмүүсийн 5% нь гэмтлийн дараах стрессийн эмгэг эсвэл цочмог стрессийн эмгэгээр онцлогддог байна. Сэтгэл түгшүүрт одоо өртсөн үед өдөр тутмын амьдралдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хэцүү болж эхэлдэг ба. Яагаад вэ гэхээр сэтгэл түгшүүрт өртсөн хүн сэтгэл гутралд өртөх магадлал бусад хүмүүстэй харьцуулахад 2-4 дахин их байдаг. За мөн дээрээс нь дээрх хоёр одоо хоорондоо холбоотой эмгэгүүд байгаа. Тийм учраас цочмог стрессийн эмгэг болон гэмтлийн дараах стрессийн эмгэгээ гэж ангилаад байгаа юм. За тэгвэл энэ эмчлэхгүй болон сэтгэлийн айдас түгшүүр юунд хүргэх вэ гэж бас асууж болох юм. За эмчлэх тухайд бол сэтгэл түгшүүр бий болоод байгаа асуудлыг тоохгүй арга хэмжээ авч эмчлэхгүй бол цаашдаа даамжраад улам бүр дорддог байгаа. За тэгээд таны амьдралын чанарт бас нөлөөлж эхэлнэ. Тэгэхээр дээр дурдсанчлан сэтгэлийн түгшүүрийг эмчлэхгүй орохын бас нэг эрсдэл нь сэтгэл гутралд өртөх болдог байгаа. Сэтгэл түгшүүр, айдас түгшүүр нь сүлдээ бүр сэтгэл гутралд ордог гэсэн үг. За тиймээс аль болох эрт эмчилгээ хийлгэл үр дүн сайн байдаг гэсэн үг болж байгаа. Одоо яг л сэтгэл гутралын үе эмчилгээтэй адилаар сэтгэл түгшүүртэй хүмүүс ч гэсэн эмчилгээнд идэвхтэй хандаж амьдралын хэв маягаа өөрчилж шин чадруудад суралцах хэрэгтэй, шаардлагатай болдгоо. За тэгвэл эмчилгээ гэж яриад байгаа. Сэтгэлийн айдас түгшүүрийг хэрхэн эмчлэх юм бэ? Бага болон дунд түвшин сэтгэл түвшүүрийн одоо эмчилгээний гол суурь бол сэтгэлийн буюу сэтгэц заслын эмчилгээ байдаг. Энэ эмийн одоо эмчилгээ нь хүнд хэлбэрийн тохиолдол болон дахин давтагдах байдалд орсон үлэгт бодолд авсан үед илүү үр дүнтэй. Тийм болохоор бас эмийн эмчилгээний тухай хамаагүй бас дур мэдэн эмчилгээ хийх нь бас аюултай байх нэ. Тэгэхээр яг хамгийн түрүүнд эмийн эмчилгээг одоо хүнд хэлбэрийн тохиолдолд одоо орцсон байгаа. Дахин давтагдах байдал бас орцсон. Одоо үлэгт бодолд автсан үед илүү үр дүнтэй гэдгийг дахин сануулад танилцуулъя. Тэгэхээр сэтгэл түгшүүрийн үед хэрэгэлдэг эмийг мөн сэтгэл гутралын үед хэрэгэлдэг. Энэхүү эмийг ерөнхийд нь одоо сонголттойгоор серотонины одоо шингээлтийг удаашруулах буюу SSRIs гэж нэрлэдэг. Яагаад вэ гэхээр сэтгэл түгшүүр болон сэтгэл гутралын үед аль алинд нь аз жаргалын даавар гэж нэрлэгдэг. Серотонины ялгаралт одоо эсвэл мэдрэлийн эсүүдийн хооронд байрлах хугацаа багассан байдаг. За сэтгэл заслын эмчилгээнд болохоор хэдийгээр эмийн эмчилгээ хийлгэж байсан ч сэтгэл заслын эмчилгээ хийлгэх нь маш чухал байдаг. Сэтгэл заслын эмчилгээ болон доор дурдсан арга техникүүд одоо сэтгэл түгшүүрийн багасгад нь судалгаагаар нотогдсон ба тэгэхээр танд хэдэн аргыг танилцуулах гэж байна. Та бас дахиад бичиж аваарай гэж хүсэж байна. Хамгийн түрүүнд амьсгалын дасгал байгаа. Яагаад амьсгалын дасгал вэ гэхээр амьсгалын одоо хэмнэл өөрчлөгдөж байгаа нь сэтгэл түгшүүрээс бас шалтгаалдаг байх нэ. Тийм болохоор амьсгалын дасгал хийж агаарай. За хоёрт нь тайвшрах дасгал, гуравт нь эрг сэтгэн бодох хэв маяг, дөрөвт нь бүтцлэгдсэн асуудал шийдвэрлэх арга, тавт нь хэвийн нойрсолтын хэв маягаар сэргээх,
6-ад нь үе шаттайгаар айдсаа даван туулах, 7-ад нь арх кофений хэрэглээ буюу кафений хэрэглээг бууруулах ба. За дээрх дурдсан өөртөө туслах эмчилгээнд сэтгэц заслын аргатай дүүцэх дүүцэж болох хэдий ч гэсэн мэргэжлийн сэтгэц засалж сэтгэл зүйчдэр очиж эхлүүлэг авах илүү үр дүнтэй. Тийм болохоор таас тодорхой хэмжээнд өөрийгөө бас өөртөө таарах эмчилгээ, дасгал шийдвэрлэх аргуудыг та хэрэглээд бас боломжтой холдоо сэтгэл зүйчдэр очоорой гэж хэлэх байна. Мөн сэтгэл төгшөөр хүндэрсэн шатанд орсон бол энийн дараа ялангуяа мэрэгчлэлтэн дээр л очих заавал хэрэгтэй шүү гэдгийг дахин сануулмарна. За тэгвэл амьсгалах дасгал тийм чухал юм уу? Яг яаж амьсгалах нь, яг амьсгалын дасгал болд юм болоо гэж та бодчих магадгүй юм. Сэтгэл төгшөөрийг үүсгдэг тархины тэмц эсвэл зүгт хариултал нь амьсгалын хэмнэлийг мөн өөрчилж төрөсгдөг. Тэгээ амьсгал төрөсгөхөөс шалтгаалж доорх шинж тэмдгүүд үүсдэг байгаа. Тэгэхээр түргэн буй хит их амьсгалж буйг илтгэх шинж тэмдгүүд нь толгойрох, нүд ирээлжлэх, зүр хурдан цохилох, булчин зангирах, хатуурах, амьсгаадах, эргэлзэх, зүрхний хэмнэл өөрчлөгдөх, гар хөл бадаарах гэсэн шинж тэмдгүүд байгаа. Хэд түргэн амьсгалах нь биед их ачаалалтай байдаг учраас мөн дараах шинж тэмдгүүд ч гэсэн илэрдэг. Энэ нь юу байдаг вэ гэхээр халууцах, хацар уулах, хөлрөх, ядрах сүлдэх орж байгаа. За тэгээ дээрэс нь түргэн амьсгалах нь цээжний булчин гэхэд ажилласнаас дараах үр дүнд бас хүрч болно. Энэ нь юу вэ гэхээр цээж хатгаж өвдөх, зангирах. За хачирхалтай нь хэд их амьсгалж байгааг эрийн тойрны хүмүүс ч заримдаа тухайн хүн өөрөө ч анзаардаггүй. Ялангуяа тухайн хүн түргэн амьсгалсан хэвээр удаан хугацааны турш явсан бол энэ нь зуршил болж анзаарагдах төвөгтэй анзаарахад олж харахад төвөгтэй болж эхэлдэг. За мөн дээрэс нь үйл ялэг түргэн амьсгал хүртэл тухайн хүнд сэтгэл төгших айх мэдрэмжүүдийг төрүүлж болдог байгаа. Ялангуяа паник атакт өртөж байсан хүмүүсийн хувьд амьсгалаа хянаж зохицуулах нь ирээдүйд үүсэж болох эрсдлээс сэргийлдэг. Тэр хит их амьсгалснаас үүдэх шинж тэмдгүүдийг багасгах хянах нотлогдсон арга бол зөв амьсгалах дасгал байгаа. За танд зөв амьсгалах дасгалыг танилцуулж өгье. Амьсгалаа аваад хит гүнзгий амьсгалах хэрэггүй. Амьсгалын дасгал хэрэг цээж дурын амьсгалаа тэгээл гаргадаг юм бишээ. Зүгээр хит гүнзгий амьсгалах шаардлагагаар 5 тоолго хүртэл авсан амьсгалаа барайл гаргахад болно. За дараагийнх нь болохоор дотроо 5 тоолоод амьсгалаа зөөлөн гаргана. Гэхдээ өөртөө тайвшир, бие сулал гэж хэлнэ. Тэгэхээр амаараа хэлэхгүй ч гэсэн бас өөрийнхөө зүрх сэтгэлд өөрийнхөө оюун бодлоос өөртөө хэлэх нэ. За дараагийнх нь болохоор зөөлөн хэмнэлтэй амьсгалаарай. Амьсгал аваад 3 тоолно. Гаргахтаа мөн 1 2 3 тоолон айжмаар гадагшлуулна. За энэ маягаар 10 удаа амьсгалсны дараа тойргийг ахиад эхлүүлнэ. Тэгэхээр 1-р эхлэн гэсэн үг байгаа. За энэ маягаар амьсгал хэвийн байдалд шилжиж тогтворжих хүртэл үргэлжлүүлээрэй гэж хэлэх байна. За дараагийнх нь болохоор зөв амьсгалах дасгалыг хийх үед анхаарах зүйлсийг тань танилцуулъя. Энэхүү дасгалыг сэтгэл төгших, сандах, шинж илэрсэн даруйд хийх хэрэгтэй байдаг. Өдөртөө хаж 4 удаа хийгээрэй. Мөн дасгалыг тогтмол хийснээр өөртөө хэвшил болгоорой. Тэгснээр сэтгэл төгссөн үед та автоматар өөрийгөө тайвшруулж богино хугацаанд тайван болж чаднаа гэсэн үг байна. Дасгалыг хийж хэвших хүртэл хангалттай цаг гаргаж давтах хэрэгтэй. Мөн сэтгэл төгших, шинж илэрх бүрт давтаарай. За дараагийнх нь танд танилцуулах дасгал юу вэ гэхээр тайвшрах дасгал байгаа. За тайвшрах дасгал хийснээр булчингийн зангирал солирдог ба үүний үр дүнд тархинд тайвширсан гэсэн дохио очдог. Ингэснээр тархи нервийн систем буюу сандарсан дохиоллууд дамжуулагдгаа болно. Энэ нь зогсно гэсэн үг байгаа тийм. Биеийн байдал тайван үеих рүү шилждэг.
За байнгын сэтгэл түгшүүртэй байдаг хүмүүсийн хувьд бол булчин байнга чангарсан өндөр ачаалттай байдгаа гэсэн үг болж байгаа. Иймэрхүү өндөр ачаалттай удаан хугацаагаар явахыг явах нэрс эрсдэл нь их өндөр ачаалал. За дээрэс нь хэвэн байх ёстой зүйл мэт болж би стресстэй байгаа мэдрэхээ болдог байгаа. Тэгэхээр иймэрхүү өндөр ачаалттай байгаалах юм бол нөгөө байга орчиндөө дасаар өгдөг мэлхий шиг энэ эрсдэлтэй, энэ өндөр ачаалттай байгаа байдалтай дасан зохицоод энэ нь стрессээ мэдэрхэж байдгаа гэсэн үг болж байгаа. За би өндөр ачаалд орох, сандрах, айх, түгших, ядрах мэдрэмжүүд төрж байг ухамсарлан үүнийг тэр дараа багасгах арга хэмжээ авах буюу тайвшрах дасгалыг хийх нь сэтгэл түгшүүрийг удирдах гол аргууд болж байдаг байгаа. Тэгэхээр ер нь өндөр ачаалд ороод байна, сандраад байна. Ер нь нэг 50 байж чадахгүй байна гэх юм бол та хэдийн өөрөө сурсан учраас тайвшрах дасгалаар өөрийгөө тайвшруулаарэ гэж хэлэх байна. За тэгвэл өндөр ачаалд байгаагаа таних боломжтой юу гэж асууж магадгүй. Тэгэхээр өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. Хаана өндөр ачаал мэдэрч байна вэ? Биеийн аль хэсэгт ачаал мэдрэгдэж байна, аль булчинд мэдрэгдэж байна. Бүр нарийн цааш ороод. За хоёрт нь болохоор ачаалал яаж мэдрэгдэж байна вэ? Хаана өндөр ачаал мэдрэгдэж байна вэ гэсэн бол хоёрт нь ачаалал яаж мэдрэгдэж байна вэ гэсэн асуулт байгаа. Хүндэрсэн мэдрэгдэж байна уу? Ядаргаа мэдрэгдэж байна уу? Өвдөлт мэдрэгдэж байна уу? Энэ дээр та ингэж наривчилж асуугаарай. За гуравт нь болохоор ийм ачаалал мэдрэх болсон шалтгаан нь юу вэ? Ямар шалтгаантай ийм ачаалал мэдрэх болов? За дөрөвт нь болохоор энэ мэдрэгдэж байгаа ачаалал бид ашигтай юу үгүй юу? Энэ мэдрэгдэж байгаа ачаалал бид тань ашигтай юу үгүй юу гэдгийг бас нэг өөрөөсөө асууж үзээрэй. За тэгээ төгсгөлт нь маш энгийн. Би амралт авах хэрэгтэй юу үгүй юу гэдгийг та өөрөөсөө эргэж асуугаарай гэж хэлэх байна. За булчингийн чангарлыг багасгаж тэмц эсвэл зүгт хариу үйлдэлээс болж төрсөн төгшөөр мэдрэмжийг багасгадаг шалгарсан арга бол эрчимтэй булчин солилох дасгал байдаг. Тэгээд энэ арга нь булчингуудыг эдээс дараалалтайгаар нэг нэгээр нь чангалж дараа нь сулдаг арга байгаа. Үндсэн хоёр техникийн хувьдлаараа булчин чангалах нэг нэгээр нь чангалаад ингэснээр булчингийн чангарч байгааг мэдэрч ухамсарлан. За дараагийнх нь болохоор булчингаас суллах үедээ чангарсан хэсэг суларч тайвширч буг мэдрэх ухамсарлах ийм дадал хэвшил байгаамаа. За эрчимтэй булчин суллах дасгалыг тань танилцуулъя. Тэгэхээр энэхүү дасгалыг хийхэд ер нь ойролцоогоор 15 минут зарцуулагддаг. Таны анхаарал сарнихааргүй тайван намгүн газар хийх нь илүү үр дүнтэй. За хөлийн улаа газарт бүрэн тавин сандлын түшилгээ налан цэг сууна. За нүдэн анаад 5 минут орчим зөв амьсгалах дасгал хийн. Тэрний дараа булчин бүрийг 5 секундын турш чангалаад 15 секундын турш суллана. За дахиад хэлье. Булчин бүрийг 5 секундын турш чангалаад 15 секундын турш суллана. Ингэхдээ суларч байгаа булчинд бүх анхаарлаа хандуулна. Нэгдүгээр гарын шууны булчингаа яг л хүнд төмөр өргөх гэж байгаа юм шиг чангална. Тэгээ дараа нь 15 секунд суллана. Хоёрт нь болохоор тухайн үрчилгэж дээш болгоод тухайн үрчилгээрээ нүүрний булчингаа чангална. Уруулын булчингаа чангалаад хилээ тагнаандаа тулгана. За энэ бүх булчингуудаа чангалсны дараа явхлааргээд дахиад суллана. За гуравт нь болохоор цээжээрээ өндөр амьсгалан нурууны булчингаа чангална. За дараа нь суллана. За дөрөвт нь болохоор гүнзгий амьсгал аван ходоодоо зөөлнөөр урагш түлхэн барина. Гүнзгий амьсгал аваад тэгэхээр цээжээрээ биш гэдсээр амьсгал авахараад гэдсэн дотор агаар их оруулнаа гэсэн үг. За тэгээд тэр ходоодоо зөөлнөөр урагш түлхээ бариад дараад нь суллана. Суллахаар нөгөө зүдээсэн гэдтэй буцаад дотгошоо орно гэсэн үг. За 5 дахьт нь хөлийн хуруу болон урд үеэ базан хөлийн улаа хотойлгон чангална мөн суллана. За хөлийн хуруунуудаа
базахтай зэрэгцээд шилб гуй өгзөгний булчингаа бас чангалаарай. Мөн тэгээд суллаарай. Нүдээ зөв одоо анин нүдээ сайн зөв амжаагаад нүдээ зөв амсгалах дасгалыг та 5 минут хийгээрэй. Ингээд өдөр тутмынхаа ажлаа тайван амарсан байдалтайгаар үргэлжлүүлэх юм бол таны одоо ажлын бүтээмж өндөр байх болно гэж итгэж байна. За эрчимтэй булчин суллах дасгалыг хийх үед анхаарах зүйлсийг тань танилцуулаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. За нэгдүгээр тайван хүлээцтэй байх. Эхний удаад тийм ч үр дүн мэдэрдэггүй байх болно. Гэхдээ олон одоо хичээллэх туслам энэ нь танд булчингаа хурдан суллах, тайвширахад маш их тус болно. Шантралгүй хичээлэх нь маш чухал байгаа. За хоёрт нь болохоор хүзүү болон нурууны булчингаас суллахтаа болгоомжтой байгаарай. Хит хүчтэй чангалах нь булчин шүрмсийг одоо гэмтээж болзошгүй байдаг. Мөн хөлийн хуруу тавхаага хүчтэй бацах нь шүрмс татах аюулд хүргэж болзошгүй байдаг. Тэгэхээр бас хөлөө бацахтаа ч гэсэн болгоомжтой, хин нэгний хөлийг бацахтаа ч гэсэн болгоомжтой бацж өгч явах хэрэгтэй байдаг. За хамгийн сүүлийн одоо анхаарах зүйл юу вэ гэхээр энэхүү дасгалаар үр дүн мэдрэхийн тулд байнга өвдөлт мэдэрдэг булчингуудаа тогтнол суллаж байх хэрэгтэй. Дасгал хийх үед булчин одоо суллахад өвдөлт арилж мэт мэдрэгдэгч энэ нь төр зүрийн өвчин амдалт байдаг. Тийм болохоор байнга тогтмол тууштай давтаж хийж явах нь маш чухал байгаа. За тэгээд бусад тайвшрах аргууд болохоор йога ч юм уу, амьсгалын дасгал, бясалгал, төсөөллийн дасгал гэх мэт маш олон тайвшруулах дасгалууд байдаг. Та эдгээрийн талаараас бусад ном, тохиомол бас интернетээс одоо их сурвалжийг авах боломжтой байдаг. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийн яг сэтгэлийн айдас төгшөөр гэдэг энэ зүйлсийг өнөөдөр бас яг хизээ би төгшөөрт орчоод байна гэдгийг мэдэх боломжтой өгөгдлүүдэд чек хийж өөрийгөө шалгалаа. За мөн дээрэс нь яг сэтгэл төгшөөр гэж яг юу хэлээд байгаа тухай ярьлаа. Тэгээд үүнээсээ үүдээд 2000 онд бичигдсэн номон дээр сэтгэл төгшөөртэй холбоотойгоор ерөнхий сэтгэл төгшөөрийн эмгэг гэж юу байдаг, айдас буюу фобиа гэж юу байдаг, үйл ялэг зовлонт бодлын эмгэг гэж байдаг, сандрах эмгэг буюу паник атакт орохыг хэлдэг, цочмог стрессийн эмгэг болон гэмтлийн дараах стрессийн эмгэг гэх мэт зүйлсийг мэдэж авсан байгаа. Бас эмчлэхгүй бол сэтгэлийн айдас төгшөөр юунд хүргэх тухай ярилцлаа. Тэгээ эмчлэх аргуудыг, дасгалуудыг эмийн болон өөрөө та хийх боломжтой дасгалуудыг өнөөдөр бас хамтдаа ярилцлаа. Тэгэхээр та энэ дасгалуудыг тодорхой хэмжээнд амьсгалын дасгал гэдэг зүйл бол биднийг хаанч байсан хийж болохоор дасгал байдаг. Тийм болохоор та амьсгалын дасгалаа сайн зөв хийгээд нүдэнэд яг өөрийнхөө дасгалаа хийх тэр богинохон хугацааг үр дүнтэйгээр өнгөрүүлэх тэр газрыг олоод үр дүнтэй дасгалаа хийгээрэй. Бас сэтгэл гутрал төгшөөр гэдэг энэ зүйлээс та энэ оныг дуусал ангид хол яваарай гэж хэлэх байна. Тэгээд 10, 11, 12 сар гэсэн үлдсэн 3 сарда стресс багтай, сэтгэл гутралгүйгээр харин ч илүү эрч хүчтэй өнгөрсөн одоо 9 сарда маш өр бүтээлтэй байсан тэр зүйлээсээ урам аваад чадаагүй зүйл дээрээ биш, чадсан, хийсэн, бүтээсэн зүйл дээрээ төвлөрөөд үнэхээр одоо өөрийнхөө энэ оныг өдөх энэ 3 сарыг өр бүтээлтэй өнгөрүүлээсээ, эрүүл өнгөрүүлээсээ гэж үзэж байна. Хамгийн гол нь бие эрүүл, сэтгэл санаа эрүүл, бусадтай харилцах харилцаатай нь эрүүл, эргээд өөрөө өөртөөгөө харилцах харилцаатай нь эрүүл байгаасай хэмээн хүсэн өрөөж өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Тэгэхээр дараагийнхаа дэгжин зүрх нэвтрүүлгээр ирэх 2 дахь өдөр эргэж уулзтлаа. Түр баяртай. Таны зүрх олон зүрхэнд дэгжин зүрх болон цоглох болтугай. Олон зүрхнүүдийг дэгжнээр цоглох, дэгжнээр сэтгэх, дэгжнээр мэдрэх тэр зүрх нь одоо болох түлхүүр зүрх нагаасаа гэж хүсэж байна. За тэгээд түр баяртай. Таны ажил, амьдрал, хичээл, ном бүхэл зүйлстэй амжилт хүсье. Баяртай.